Даргуул аймгийн залуучууд театрын 2018 оны төлөвлөгөөт уран бүтээл дэлхийн сонгодог зохиол Уильям Шекспирийн зохиолоос сэтвэлсэн Францын нэр төгжмийн зохиолч Жерар Фрескурбикийн бичсэн Ромео Жулиетта 2 мюзиклийг залуучууд театрын тайзнаа энэ сарын 11-ээс 14-ний өдрүүдэд тавилаа. Дэлхийн өнцөг булан бүрт Шекспирийн хамгийн олон удаа тавигдаж дэлхийд түгсэн алдартай 2 жүжигний нэг нь Ромео Жулиетта 2 юм. 100-ны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд Гэнтэн найруулагчийн найруулгаар 1996 онд Найдан дорж найруулагчийн найруулгаар үзэгчдийн хүртэл болж байсан. Түүхтэй бол за энэ удаад орон нутгийн театруудаас анх удаа түнчлэн мюзикл хэлбэрээр Дархан хотын залуучууд театраа тавигдсан онцлогтой болж чадсан юм а. Тавих санааг бүр 13 онд гаргасан юм а. Одоо Монгол анх удаага энэ мюзикл орж ирээд Монголын мюзикл төвийн энийг рок попын одуудыг цуглуулад тавьсан тавилтыг хараад тэгээ мэдээж зэрэг мэрэгжлийн урлагийн байгууллагч бас нэг сайхан юмыг нэг адилхан аваад тавьчихсан гайхуулчих юмсан гэж бодоод 13 оноос ингэж зүтгэж ирсэн юм а. Тэгээд янз бүрийн шалтгаанаар яг ингээд орж өгөхгүй байсаар байгаад одоо тэр бодсон санаа маань өнөөдөр энд гүйцэлдэж өнөөдөр энд үзэгчтэй энэ уран бүтээлээ бид төлөвлөж байгаа бас баяртай байна. Манайх ямар ч хэлбэрээр тавьж байгаагүй одоо дараамын жүжигээр нь тавьж байгаагүй мюзиклээр нь тавьж байгаагүй одоо нэг ийм мюзикл хэлбэрээр нь тавих тийм хувь заяал байсан юм байлгүй. Тэгээд ямар ч гэсэн анх удаага ер нь бол дархны задад анхных нь мюзикл энэ маш сайхан байна. Тэгээд анхны тийм санал ирэхэд маш их айжсэн. Яагаад гэвэл анх удаага ийм том жүжиг тоглож байгаа болохоор маш их айжсэн. Ийм театрын ийм томоохон уран бүтээлд анх удаага оролцож байна. Өнөөдрийн сэтгэл маш их өндөр байна. Миний хувьд бол амьдралдаа хийж байгаа хамгийн том аз завшаантай ба маш гоё уран бүтээл боллоо. Ингээд энэ дүрд Жулиетта гэдэг хэмээх энэ сайхан дүр тоглосондоо миний хувьд амьдрал маань ахиж хизээж олдохгүй энэ сайхан залуу наснда энэ сайхан дүрд өөрийгөө ингэж мөхөлсөндөө маш их баяртай байна. Бас хамт олноороо маш их бахархаж байна. Намайг тоож энэ дүр тоглуулсан найруулагчдаа, театрынхаа уран бүтээлчтэй маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. Мэдээж энэ дүрийг ингээд анх надад ингээд тоглуулахад би өөрийгөө гэж бодоод мэдэх тэр үед бол надад маш их өөрөө те бас бахархмаар, баярламаар тэгэж хүлээж авсан. Мэдээж энэ мундаг сайхан дүрд тоглох гэж өчнөө олон мундаг хүмүүс өрсөлддөг учраас би сонгогдсондоо бол үнэхээр маш их баяртай байгаа. За Дархны уран бүтээлчд бас авэслэг байна. За мөн дуучид маань шинээр орж байгаа энэ арын тайзанд бас тайзан дээр байгаа тэр жүжигчид шинээр орж байгаа энэ сурагчид бас залуу үеийг төлөөлж байгаа шинэ жүжигчид бас их авэстэй байна. Тэр сэтгэл өндөр байна. Гэр бүлээр үзлээ. Охин маань том охин маань бас арын тайзан дээр бас бүжиглээ. Урамтай байна. Эмгэнэлт жүжигийг мюзиклээр тавина гэдэг бол хэн хүний шийддэг зүйл. Эсвэл театр бүр хүссэн үедээ хийх ажил биш гэдгийг мэрэгжлийн хүмүүс онцолж байсан юм а. Тайз дэлгэцийн зураач гэдэг бол найруулагч хүний бодлыг дүрслэлд шилжүүлдэг хүн. За тайз засал, хувцас хэрэглэл болон өнгө дуу гэд бүхнийг нэг дор цогцлоож жүжигийн хэмнэлийг алдагдуулаагүй. Яг л үйлдэл бүртээ тусч чадсан гайхалтай байсан талаар үзэгчид ярьж байна. За түншлэн бүжгийн үндсэн элементүүд эргэлдэх болон хүчтэй шилжилт ихтэй циркийн үзүүлбэрүүттэй байсан нь шинэлэг болж чадсан байна. За дуучид нь бүжиглэж, бүжигчд нь дуулж чаддгаараа аймагуудын театрт ажилласан уран бүтээлчид илүү боловсронгуй болдог гэдгийг залуучууд театрын ерөнхий найруулагч цогт онцолж байсан юм а. За энэхүү Дархан хотын тайзнаа Ромео Жулиетта 2 мюзикл анх удаа тавигдаж үзэгчдийн хүртэл боллоо.